Ойрт хүүхэлдэйн киногоор уулзаагүй болохоор олон хүний хүсэлтийн дагуу Wreck-It Ralph буюу сүйтгэгч Ralph-ыг ярьж өгөхөөр чадан ядам бэлтгэлээ. Хажуудаа чихэр шоколад чипс айртуулад үзээрэй за. Автомат тоглоомын газарт очиж тоглох дуртай л үстэй. Админууд нь том болсон ч хүүхэлдэйгээ үзээд тоглоом тоглохч бас дуртай гэж байгаа. За тэгэхээр энэ бол Fixed Flix гэсэн нэртэй тоглоом. Энэ тоглоомын гол дүр нь мэдээж юмыг эвдэлж хэмхэлж сүйтгэдэг Ralph юм аа. Харин эвдэлсэн хагалсан зүйлсийг нь Felix алхаараа ганц цохиод медаль авдаг л та. Энэ бол автомат тоглоомын ертөнцийн сонирхолтой адал явдлын талаар гарна гэсэн үг. I'm gonna wreck it. Энэ үгийг байнга хэлхээсээ залхаж, үргэлж адлуулж, гадуурхагдж байдаг Ralph маань. Иймэрхүү бодол сүүлийн үед цаатгагч нь эзэмдээд хамаг зовлон жаргалаа хорон муу санаатай тоглоомын дөрүүтэй ярилцваа. Өөрийг нь гихинч байхгүй, хайрлах хүнч байхгүй, гэр орончгүй. Зүгээр л нэг хогийн цэгэн дээр амьдардаг 2 м 74 см өндөртэй 291 кг жинтэй авраг Ralph маань харахад ийм хэдий гинэн цагаахан амьтан л да үг нь бол. Сэтгэл санаагаар наав сонсон үн чи нөгөө хэд манай үнийг жигээд өөртөө тоглоомын 30 жилийн энтергээд тэмдэглэсэн ч байх шиг гол дүр Ralph байхгүй бол энэ тоглоом ямар ч утга учиргүй гэдгийг мэдгүй учраас бүгд үзье ядаас. Цаачин тэгээд ууртаа болохоор та нар харж аарай. Муу залуус ч гэсэн медаль авч чаддээ эдэргээд шаал үр тоглоомын тэнхэм рүү яваад өсөө. Хэрвээ өөрийнхөө тоглоомноосоо бусад газарт ямар нэгэн байдлаар амь өрөвдвөл бүр мөсөө алга болно гэдгийг мэдчихсэн байж л явцсан. Гадуурхаж байгаа хүмүүс нь түүнийг сайнаар хараасай, хайрлаасай гэж хүссэндээ тэр юм шүү дээ. Медаль авч болдог гэж нэг согтуу юмнаас сонсоод байнга бисатаа алалцдаг нэг баачкигийн хамгаалтын хувцсыг аваад согтуу баг түгжээ тавьжтیں۔ Тэнгэн бүр нэг амарлаг битэй айгуу дажгүй Calhoun гэдэг ихч байдیں۔ Гэтэ ааш гэж аацдаг. Замуу нусгаануудаа айдаахан тоглож чадахгүй чацх царайлаад гэртээ харьцгаа антер. Тоглоом эхлээд угаасаа биса антертээ зурлаж үзээгүй үн чинь бисаануудаас айж зүхтаад хожигдоод тэгсэн ч тэр нэг медаль авах гэж чичрээ дайрж байгаа юм чинь баатрийнхаа медалийг арай гэж аваад баярлал явах гэсэн кибер бисааны үндгэн дээр гიშгээд тэрүүгээр чинь нэг онцгой адил зарлуулад нөгөө кибер бисатагаа хамт тоглоомын ертөнцөөр аялж явжгаад Sugar Rush гэж чихрийн ертөнцийн тоглоомд ороод иртий. За тэнд нь бол Бяднуусын идэх дуртай шоколад, шагшуурга, чипс, хатуу зөөлөн чихэр, мармелад юу л амтангийн орнгийн боддог гоёгайц. Нөгөө бисаагаач хайцныг бодох ухаангүй медаль нь чихрэн модны оргил дээр өлгөгдсөн байхаар нь авирал авахын даван дээр нээ хилдүүтэй жижигхэн ванила пэгэд бицгаан чөтгөртөд хараад нөгөөх нь зяц хоёлаа уралдаад хин төрүүлсэн медалийг авчи гэж хэлээд зугтаасгий. Яг энэ үед Sugar Rush тоглоомны чихрэн машинаар уралдах тэмцээнд оролцох хүмүүс бүгд өөрсдийн зоосод цомруу хийж нэрнүүдээ авч идэл Vanellope Ralph-аас хулгайлсан медалаа хийгээд нэрээ оруулчихтیں۔ Нэрийн сонсоод чихрийн ууран савсаад бөө юм болж яхад Ralph-аас гарч ирээд баалралгүй л яах вэ? Ralph-ийг чихрийн барьж авчингуутлаа. Гаргаа андуурсан бэ ч дөө. Өдөр түргэн өөрийнхөө тоглоом руу яв энтер. Угаасаа Ralph нөгөө медаль авахгүй бол яг явж харагдаач. Vanellope уралдаанд оролцсон гэ бөө баяр болсон байж итл хэдэн гачаа охтууд ирсэн. Анивчдаг системийн гэмтэлтэй нэгмүү охин чистэ уралдаанд оролцож байна гоо болох гэдэг юм хайш юм би. Миний өгшин болоо гэд өөрийнх нь бүтээсэн машин энтриг эвдлээд хөөрхийн нийлх охиныг минь гомдоогоод Ralph бас нууцаар харцсан байсан болохоор бас юм алдчихад өмөрөөд аамаа. За тэгэл мэдээж Vanellope уралдаанд оролцож төрүүлэх нь чухал. Төрүүлчүүл цом аавна харин Ralph-д медаль нь хэрэгтэй болохоор цаа хоёр чинь тохиролцдیں۔ Нээ тэр гар марын харалтаа нүл ийгдүү. Энэ үед чинь Ralph-ийн тоглоомынхан бажигдаад сандралтаад байж идэв аргагүй шít. Сүд хүн байхгүй юм чинь засах юу ч байхгүй. Тоглоом тоглож исэн нэг бацаа. Энэ тоглоом эвдэрчиж гэж хэлээд засуулахар болвоо. Тэгэхээр тэндээсээ бүгд хөөгдөж орон гэргүй болж байгаа юм байна л ч. Алтан алхтаа Felix Ralph-ыг хайж агаад бисаануудын тоглоомд ороод нөгөө Calhoun-ыг чи хараад баг анхны арцаар дурлаад аа мүү яада. Ой тэр хаалтаа. Calhoun там Sugar Rush тоглоом руу явдیں۔ Чишээ орсон нөгөө бисаач устдахгүй бол үржиж өсөд бүх тоглоомыг вирус тулж хаяад устна гэсэн үг юм байна лээ. За манайхаар бол коронол юм да. Хүүшээ. Нэр гарч орохдоо маска зүгээрээ заа юу. Цаа хоёр чи явж байгаа Nesquik-ийн намганд ороод манай Felix чи авраал яг даан та хоёр жороод аа шүү. Тэгснэ чи бол дэлбэлэгч охин тэнгэр гэж хэлсэн чинь манай Calhoun-ны нуурсан балгас шиг сэтгэлэн сэдрээд чи бол дэлбэлэгч охин тэнгэр.
дэлбэлэгч охин тэнгэр. Тэр үгийг угаасаа нөхөр болох хүнээсээ сонсч байсан болохоор уур нь хүрээд бай яри гэж болгочтой. Калхауны хурмын өдөр Бисанууд нөхрийн нийцнээс хойш Бисаг үзэж чадхаа байсан юм шиг байгаа. За манай томоо жижигэн хоёр чинь тохиролцсон болохоор хамт чихрэн машин хийгээд машин барих зам гаргаж өгөөд бүх ангиллын жолооч болоод болохоор шүү. Бэлтгэл нь фро болцсон хоёр чинь баярлал ажил. Ванилопе байж араа анда. Мэн чинь нэг юм марччихжээ гэд явсан агуур чихрийн аргаал дээр ирснэ. Дойл өсрээд эвдэн уул нь өөрсдийнхөө төлөө л ингэж аа штт. Наа жижигнээ чи уралдвал системийн алдаатэйгээд манай тоглоомыг бүр мөсө хаалгаад наа охин чи үгүй штэ гэд нөгөө медалийг өгснө. Зөө. Тэгэд чи өөрөө л мэдгүй юу да гэдэг. Нээ тэгсэж Ванилопе амар хөөрхөн. Анда өвдөглөд нүдэ анда гэснэ. You are my hero. Чи миний баатар гэсэн эрзэнийн чихрийн осортой медаль өгөөд бүр хайр юм аа. Тэгсэн ч Ральф жижигнээгээ өгчүүл яах ингэж удаад айгаар цаа хоёр ч муудалцаад машины нэвлээд хүүхэд өөлүүлээ явалгүй л яах вэ? Хүн гомдохтой сайн штэ цаачаа. Өөрийнхөө тоглоомд очисон чи хийн ч яахгүй хайц юм ийдгүй. Зөөц би угаасаа худалчлаа гэж байж л эвдэрсэн бичигний цаана Ванилопегийн постэр харан гайхал гашуун чихэр дээр очиод асуусан чи тэр балай чихрийн хаан чинь өөрөө хор найруулад байсан юм лээ штэ. Чихрийн хаанч биш. Турбо байсан. Тэр нь өмнө нь лаг тоглоом байжгаад шинэ тоглоом гарч ирээд тоглоом бүрийг эзэлдэг болсон. Тэгээд албаар Ванилопегийн системийг эвдэлж тентхийн тоглогчдын дурсамжийг төвчсөн гихүүд. Эвдэлсэн машиныг Феликсээр засуулаад томоо жижиг хоёр эвлэрээл уралдаанд оролцвоо. Манай Ванилоп сүулдэж уралдсан ч бүр минут секундээр төрүүлэл турбогийн урд гарсан чинь жаахан юмыг цохиж мохиод их сонин нөхөр илэн штэ тэгж жагаад азар манай охин чинь өөрийнх нь системийн анивчдаг алдаагаа удирдаад сурцсан болохоор бултаж амждیں۔ За тэгсэн чинь тэрнээс эс юм болоод нөгөө Ральфийн санаандгүй байдлаар авчирсан Биса өсөж үрчиж амар олоолаа олцсон. Ванилоп төрүүлж амжаагүй болохоор тоглоомноосоо гарч чадахгүй тэндээ карантинлэгдээд өгөх гээдэг. Тэнд нь кола тоноор мөс шиг хүлсэн менс ядаг болохоор тэрүүгээр дохио өгөх юм бол sugar rush аврагдах боломжтой. Ральф мэн тэгэл нөгөө турбото үдсэж тарж өөрийнхөө амийг золиослоод бүх хүний хувьд муу байсан ч Ванилоп чиний хувьд би чиний баатар учраас гэлбэт. За юу гэж хөхтийн гол өргөл гуниг үстэй жижигтнээ мэн бүх английн жолооч болсон юм чинь сүү гэл аварчаа. За ингээд манай Ванилоп sugar rush-ын гүнж байсан гэдгээ мэдээд гадуурхаж байсан хитэн уйлж унжаад буудаг нь урсаад явж хахад Феликс Калхаун хоёр хурмаа хийж Ральф мэн тоглоомынхонтойгоо сайн даад өөрийн гэсэн гэр оронтой болж байгаа. Хамгийн чухал зүйл бол түүнийг хамгийн мухагаараа бас хамгийн сайнаараа байсан ч байгаагаар нь хүлээ авдаг чин үнэн ч найдтай болсон явдал нь түүний хувьд хамгийн том шагнал баг. Найз энэ дөрвөн хэсгэнд маш их итгэл найдвар, чин сэтгэл бас хүсэл мөрөөдөлж багтаж мэдэх юм. Найз гэдэг чинь чиний нөгөө талал гэсэн үг. Чиний бүхий л зүйлсийг мэддэг, чамайг юунд дуртай, юунд дургүй, яаж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг гэх мэтчил. Бас хаяа муудалцахаараа бидээ хөөхөн гомдож тунирхаад эвлэрээд уйлах хүнийг найз гэх баг. Эсвэл нэг чихэр хахад хуваагаад идэх, эсвэл ганцаараа харуулж агаад идэх хүнийг ч найз гэх. Хүн бүхэн л өөрөөр хариулах байх л та. Шүнжин бие бинийгээ гжигдэж хончоод магадгүй шүнжин амьдрал ярьж уйлаад өглөө нь нүдэнд бүлцсэн ч бие бинийгээ харж инээгээд аяг хоол хавааж идхийг ч хэлэх юм болов бүүм. За ямар тач зүгээр л чиний бүхий л зүйлсийг мэддэг, чамааг ойлгодог хүнийг хэлэн тийм үү? Харин чиний хамгийн их эмзэглэдэг асуудлыг чинь магадгүй муудалц бүртээ эсвэл тоглооморч болов хүндвэл энэ чиний зуурдын л танил юм шүү. Найз гэдэг амьдралч чинь гэрэл гээгээд бүхнийг үлдээхийн оронд харанхуй сүдэр нэмэх хүн биш. Хайртай найзуудаа миншаа хийж чи тэдэнд ямар их хайртайгаа мэдрүүлээрэ. Зүрх. Найзгүй хүн гэж алга бүгд андуудаараа гойдог. Найз минь хажууд байна өөр юу хэрэгтэй гэж. Найзгүй хүн гэж алга бүгд хамуудаараа гойдог. Найз минь хажууд байна өөр юу хэрэгтэй гэж.